болшгүй үсэг хаана байдаг вэ? Усны дотор байдаг. Тэгээ ягаад тэгэхээр одоо усны дээр бол жижигхэн мөс хөвж явж байгаа юм шиг харагддаг бичээд үүндээ далаадахад асар том хэмжээний мөс хөлдөө мөс байж байгаа. За энэ мөсөө уулж хэлдэг. Тэгээ дээр үед бол одоо радар, одоо GPS маш олон технологийн хөгжөөг байхад одоо маш олон хөлбөмбө онцлогын усны дээр байгаа жижигхэн засаг юм уу эсвэл мөсийг хараад жижигхэн мөс байна гэж хажуугаар нөхөдөө доор нь асар том хэмжээний мөсийг тооцоолохоор титанкаас ахуулаад тийм энэ мөсөө уулаас болж сүрж ирсэн. За яг үүнтэй адилхан чи хүний ухамсар хэсэг хамаардаг хэсэг дээр жижигхэн байна гэдэг та ойлгож чадахгүй юу? Ер нь бидний нөгөө логик сэтгэлгээ шууд одоо нүдэрээ хараад бодож байгаа сэтгэлгээ тэгээд энэ мэдрэмж тэгээд одоо бодол одоо яг одоо болж байгаа зүйлийг бодож чадчих байгаа энэ хэсэг бол тархины ухамсар хэсэг хамаардаг бөгөөд энэ зөвхөн 10% л одоо миний шийдвэр гаргах нөхөл миний мэдлэг боловсрол хүртэл энэ тариад дэвлэжтэй уурч чаддаг. Тэгвэл мөсөн уулын доод хэсэгт ямар шийдвэр гаргамаар гэдэг бидний шийдвэр гаргахыг бараг 90% даад хүмүүстэй хамаардаг. За энэ дэвтэр юу байж болохлаа хэдий анхаарах. Энэ нөгөө хамгийн хэцүү зүйл өнөөдөр ичтэй холбоотой нэг зүйл байгаа. Энэ сэтгэл хөдлөл, итгэл үнэмшил. За хамгаал өөрийн хамгаал хариу үйлдэл за төсөөлөл зүүн сонь үнэт зүйл их мэдлэгийн зүйлүүд нь даад хүмүүстэй хамаардаг. За тэгэхээр энэ хэсэг биднэрт яаж хандж яах вэ? Мэдрэмжээр дамжуулж бидний өдөрсдөг гэсэн. Жишээ нь найзууд нь орой гараад ирээд гэсэн чинь гармааргүй санагдсан. Санагдсан гэж юу гэсэн үг вэ? Мэдрэмж. Энэ дотор гармаар мэдрэмжнээс гармаар. Мэдрэмж хэсгийг хаанаас өдөртөг вэ гэхээр давт хүмүүсээр. За давт хүмүүсээр яагаад энэ мэдрэмжийг яаж дамжуулж байгаа вэ гэхээр өнгөрсөн цаг хугацаанд энэ найзуудтайгаа яваад ашигтай байсан уу, ашиггүй байсан уу, тэгээ аюултай байсан уу, одоо аюулгүй байсан уу гэдгийг давт тархич өөрөө дөвөл тиймгүүтэй чамтай за нөгөө бата болтоотой гараад хэрэггүй гэдгийг яг үндсэн өөрийнхөө туршлагатай дүү шинжилгээнгүүтэй давт хүмүүсээр төв мэдрэлийн систем бомба болж байгаа, төрөв болж байгаа, эсвэл дөнгөж юу гэдэг юм. Миний нөгөө гормон ялгардаг бүх одоо тэр булчирхаануудаар дамжуулаад миний бие дотор цусан дотор нөгөө янз янзын даавруудыг ялгаруулж байна. За энэ даавар нь болохоор биений ус босох, чичрэх, эсвэл баярлах, чих улаах, нүүр халуун өргөх тийм маш сонин мэдрэмжүүдийг найддаг. Тэгэхээр би энэ мэдрэмжүүдийг дээр дүгнэлт хийгээд тэг шийдвэр гаргадаг гэсэн. Хэрвээ би ингэж гармаар байвал яах вэ? Баярлалаа цаанаасаа ингэж сэтгэл догтлоод ингэ би хөнгөрөөд байвал яах вэ? Нэг л гармаас сэтгэлд яг мөнгөгүй байх тийм мэдрэмж юу яах вэ? Тэгвэл яаж ингэ зохицуулаад яах вэ? Гарна шүү дээ. Тэгэхээр энэ мэдрэмжийн шийдвэрт илүү нөлөөлдөг байна шүү дээ. Энэ бол яах вэ? Бидний төрлийн үедээ хаана яаж хинтээ уулзах зөв ерөнхий мэдээлэл байдаг. Тийм учраас ихэнх хүн за одоо энэ дээр суурь шийдвэр гаргахаар өөрийнхөө мэдрэмжээр суурь шийдвэр гаргадаг. За энэ мэдрэмжийг өнгөрсөн 3 дугаар сарын хичээлээр хэдүүдээ юу гэж тодорхойлсон гэхээр энэ бол ганцхан одоо мэдрэмж ганцхан тав дээр тодорхойлох. За бүгд анхаарлаа. Миний хүүхд байхаас олж авсан дахин дотор байгаа мэдээлэл өнөөдөр намайг тодорхойлж байна. Гэтэ уул нь бол би яг ийм айл төсөй гэж би өөрөө шийдэв. Таа шийдэв. Тийм үстэй. Зөвхөн бидний өссөн орчин мэдээд чи нөлөөлсөн. За гэхдээ одоо хэдүүлээ энэ цагт байж байгаа. Өнөөдөр миний сонгосон сонголт өнгөрсөн удаа хэлсэн шүү. Миний сонгосон сонголт чиний амьдралын нөхцөл байдал чамаа хүрээлж байгаа хүрээлэн буй орчин чамд таалагдж байна уу? Чиний өмссөн ус чамд таалагдж байна уу? Чиний хийж байгаа ажил чамд таалагдж байна уу? Чиний сонгосон найзууд таны ажил чамд таалагдж байна уу? За яаж ч хариулаад дараа таалагдах болжтой шүү. Асуулт гаргана. Өөр ингэ таалагдваа гэдэг. Моцоо атаа болох зүгээр шүү. Их хосод ингэж бодож үзсэн байдаг гинэ. Энэ үнтэй суухгүй байсан бол яах вэ гэж бодож үзсэн байдаг гинэ. Яг одоо муулцсан үед болроотой цэцгэлээс уусан бол яах вэ гэж бодож үзсэн. За тэгэхээр юу гэсэн үг вэ? Энэ мэдрэмжүүд өнгөрсөн цаг хугацаанаас дахин хадгалагдсан дээрээс миний үзсэн контент янз янзын хүмүүсийн ярьсан яриа, амд амьдсан яриа маш олон зүйлээс бидний дахин ийм хэмжээний том дата үүсэх энэ датаг гэхдээ дата томсог дааш ингэж тавьж гаргаж чаддаг юм байна да. Тэдний тэдсээр татгалсан мэдээлэл наадах ингэж хэрэглэж ингэж татдаг дандаа мэдрэмжээр дамжуулдаг.
Тэгэхээр мэдрэмжийг бид заримдаа зүүн совин гэж хэлдэг тийм үү? За эрэг совин татаад байна. Эсвэл аюултай совин татаад байна. Ингэж энэ совин татах гэдгийг хэдүүлээ юу гэж ойлгох нь вэ? Тархинаас өгч байгаа ерөнхий мэдээлэл. За энэ сүлдээ ингээд ямар нэгэн шашин итгэл юмшил олон юмтай бас одоо холбогддог хэсэг нь бас таах юмсан. За тэгэхээр бидний амьдралд та бол хоёр өөр хүн байх боломжтой. За нэгдүгээр өнгөрсөн цаг хугацааны бүтээсэн болдоо. За болдоо бол өөрийнхөө ингээд ууртай, баяртай, бидэх дуртай хоол, өмсөх дуртай хоол, сан одоо дуртай өнгөө өөрөө тодорхойлж ярьж байгаа. Одоо надад таалагддаг. Гэхдээ энэ нь миний сонголттой биш. Миний тархинд хийсэн мэдээллийн улмаас би энэ мэдрэмжээ бий гэж тодорхойлдог. За одоо ерөнхийдөө нэг байгууллагын хамт олон дотор байгаа хүмүүсийг 100% үзэх юм бол бас яг ойролцоогоор 80-90% нь суур мэдрэмжээрээ өөрийнхөө сэтгэл хөдлөлийг үдирддэг. Нэгсэндээ тэр хүмүүс ерөнхийдөө юу гэж хүмүүст хэлдэггээр намайг байгаар нь хүлээгээд авчихдаг иймэрхүү үзлэг байдаг. Тэгээ өөрийгөө байгаар нь хүлээмжшүүлж учраас оролддог. За өнөөдөр хичээлийн нэр нь болохоор үнэт зүйл. За өнөөдөр би танаас яагаад үнэт зүйлийн тухай ярьж байгаа гэвэл бидний шийдвэр гаргахаас хоёр суурьнаас болж байна. Нэг нь мэдрэмжлэрээс хөрж гарч байна. Би өөртөө тэмцэж чамтай харилцахгүй. Би өнөөдөр сонин таамаг мэдрэмжтэй тэмцэж 8 хийхгүй гэдэг ч юм. Энэ юунаас өөр шийдвэр гарч байлаа? Өөрийнхөө мэдрэмжиндээ. Гэтэл үнэт зүйл гэдэг зүйлийг өнөөдөр би тань хайрлаа. За бүгдээ хамтдаа өөр слайд хамтараа. За бидний тархины 5-аас илүү зүйлийг нийтээр хадгалахтай тийм сайн биш юм байна. Тийм учраас би танд 5 зүйлийг хэлье. Эрхийн урнаас хамтдаа чигчээ өөр. Гэтэл энэ хоёрын хооронд 5 зүйл. За үнэт зүйл гэдгийг ерөнхийдөө бид нар үгийг ойлгодог боловч амьдралдаа ихтэй хэрэглэдэг. Гэхдээ ерөнхий ойлголтод байдаг. Тэрийг одоо бүгдээр шалгаж үзье. Таны амьдралын хувьд үнэт зүйл байдаг уу? Тань. За үнэт зүйл дотор ч юу байдаг вэ? Эрүүл мэнд. Эрүүл. Мөнгө санхүү. Ажил. За. Юу нэг юм байдаг тийм. Юу гэсэн гинэ нэгдүгээр эрүүл мэнд, эрүүл. Окей. За тэгэхээр одоо бид хамт үнэн амьдралын үнэт зүйл байж ерөнхий байдаг хэдэн сэдвүүдийг бүгдийг тавиад хааны хэлсэн зүйл баг бүгдээ гэхдээ нэг зүйл байгаагүй. Саний ярьсан яриа тэрний үсэн лээ. Сэтгэл зүй буюу миний тархиныг эрүүл мэнд хэсэгт хамаатуулж болно. Гэхдээ үйл ажиллагаа сэтгэл зүй гэдэг хэсэг рүү амиг салаад дотоод тархины хэсэг рүү салаад тэр хэсгийг тусна гэж зүйл. Гэхдээ энэ хоёр нийлүүлээд эрүүл мэнд гэж ойлгож болно. Гэхдээ дунд нь салгаад би хоёр болж байсан. За тэгээд тусад нь яг бид мөнгө хэрэгтэй байна. Хэрэгтэй ба ажил хэрэгтэй байна. Хэрэгтэй ба гэр бүл маань чи за ингээ эрүүл мэнд. За энийг үнэт зүйл гэж ерөөхдөө нь ойлгож байна. Гэхдээ энийг эренблээгүй тохиолдолд хаалтаас сонсч байна. Дараалалд оруулаагүй. Яг би гарны зурган дээр энэ текстүүдийг тавьж байгаа хэрэг энэ нэг дараалал тийм үү? Хамгийн өчтөр нь аль нь вэ? Хамгийн сул дорой шиг хайртай жижиг нь болохоор юм тийм. За тэгэхээр эцэс чинь болоод хүчтэйгээс өчхөн хүртэл ингэдэг шүү дээ тийм. За тэгээ бүгдээр өөр онцлогтой л доо. Яг үүнтэй адилхан би таарч хамгийн хүчтэйгээс нь одоо хамгийн чухал гэж тооцоод би таарч бүгдээр ирэмжилсэн байна. Эрхийн уран дээр би сэтгэл зүй тавьсан. За одоо би нэг хайр. Зөвхөн гарны тухай бүгдээр болоод үзье та. Та нар гараа ингээд болоод эрхийн ураггүйгээр хүн тийм үргийг бүгдээр төсөөлөе. Тортой юм ч юм уусгүй цүнхнээ барья. Бүгдээр барьж чадна. Гэхдээ эрхийн хуруу оролцохгүй тохиолдолд хүчин сул байдгүй. Сул байдаг. Яг тэр эрхийн хуруу төвжих үүрэгтэй тийм. Эрхийн хуруу төвжээд тэгээд миний гар яах вэ? Хичнээн одоо гэр байхгүйсэн ч гэсэн тэр үе хүчний тусламжтайгаар эрхийн хурууны тусламжтайгаар төвжээд би хэсэг хугацаанд илүү юм ачааг барьж чадвар нэмэгддэг тийм үү? Яг үүнтэй адилхан сэтгэл зүйл сул байх юм бол хүүхдүүд мах одоо эсэл таваад. Жишээ нь одоо өөртөө үед яг хурд хэтрүүлдэг. Тэ одоо жолооч юм. Өөртөө үед яг арх хүмүүс санагддаг. Өөртөө үед тамиг татсан хүмүүс тамиг татвар санагддаг. Тэгэхээр тийм өөр нь яагаад вэ? Өөрийнх нь эрүүл мэнд амнаас эсэл өчүүлээд шүү дээ. Өөр нь заримдаа яг мөнгө өгдөг тэ. Өөрсөө мөнгөний юу гэж өгдөг гэлээ. Бас ганц л амт нэг тийм одоо хатгалж модалыг байна. Үүртэй аав.
Маань санхүү хичээл ингээд гадны байгууллагаас үзсэн хот тэний Канада залууд энд ингэхгүй ингэсэн чинь яасан гэсэн чинь өөр Монгол Канадын адилхан дөө яасан гэж би ингээ хүүхд байхдаа ээж аваа ирдээсэ гэж боддог байсан юм. Яа гэсэн чинь ээж аваа ирдэг үедээ ээж шууд карта аваад хоёр чи намтаа яваа шууд гараад ихөө даавар карта бүгдийг зураад мөнгө өстө толк хүрдэг байсан юм. Гэтэ хизээгээр саад нэг өрөөдөө хэлтэрэл тэр шууд гэдэг байсан юм. Тэгээ нэг өөрчмөр тэрийг мэддэг болсон хэлтээсэ. Тэгэхээр сэтгэл зүй асуудалтай байх юм бол хүний мөнгөнд хандуулах яах вэ? Эсвэл өөр нэг сэтгэл санаа тавиулах төрөлийг хадгалж байгаа юм. Хадгалаад хэмнээ зэгээс зөв авах гал өөр үстэйчтэй стайл яшгүй тийм үстэй. Тэнгуү тэнийг хэлдэг үгтэй ганц хэмнэн. За тэр сэтгэл санаа хямрах юм бол ажлаа таслах материал шүү. Тийм үстэй. Энд ажиллах юм. Эсвэл сэтгэл санааг нь гомдлоо өгөөч сахилгаар орсон би гарлаа. Хэнийг өгөөд би яах вэ? Би явчих. Яа, нүг сэтгэл санаа чинь хямрахаараа өөрөө хаана гарч ирнэ. Нүг ажиллаа. Бид ингэ баларч байгаа байхгүй чи байхгүй. Баах юм төлөв чи чиний өдөр нөхөртөө чи мөртөстэй хэлдэг өдөр шууд гомдоо гараа штэ. За тэгээд ажил хийсэн л байна. Тэгэхээр ажил бас л сэтгэл санаатай холбоотой. За сэтгэл санаа хямрах юм бол ирээд яах вэ? Эхнэрийнхээ үгийг сонсох хичээгүй болно. Тайлбар хийх чадваргүй болно. Сэтгэл санаа хэцүү байгаа үед зүгээр л яах вэ? Нэг аюун унахад тэгэл гэрт хаадаг хэрүүл болно. Тийм үстэй. Одоо аюул хаарч байдаг үстэй. Яг хүүхэдлэг муу авах амьдрал байж л байдаг үстэй. Харин сэтгэл санаа хэцүү муу авах бол за тэгэл бүтэн 2 цагийн лекц уншин. За тэгээд нэгэн залхах. За тэгээд хэрүүл болно. За тэгээд араасаа. Тэнгүүд нөгөөдөө тэгж хэлнэ. Чи дандаа ингэдэг. Тэнгүүд би яг хэдэн удаа хэдэн жил юм гэсэн. За хэлээд танах юм нэ өөртөө. За манай танах юм яасан гэх. Тэгээд одоо хэрүүл тэгэхээр сэтгэл санаа хямралтай байх юм бол ерөөсөө энэ дөрвөн зүйл чинь дөрвөлээ гэж болчихж байгаа. Тийм учраас үнэт зүйлийн номер 1-т ганцхан химийн, булчин, витамин, эс бодис төвтэй ганцхан болохгүй. Яа тэгвэл энэс ч юм уу энд байдаг. Тийм учраас хэдүүлээ эрхийн хорон, энэ дөрвийг атгадаг хорон сэтгэл зүй. Тайван байх, төвчээртэй байх, сонсох чадвартай байх, хүлээцтэй байх нь нөхөр ихнэр захирал хамтрагчийн хариуцлага биш. Эдийн засгийн буруу биш, Монгол улсын ч буруу биш. Энэ миний хариуцлага. Би өөрөө нэг юм сэгэлж байсан. Тэрний үлээ би өөрийнхөө сэтгэл зүй тайван байлгаж асуудлыг шийдэх чадвартай байх ёстой хүн би. Хэрвээ би энэ л анхаарахгүй явж байгаа үед гадаа яг хөгжил болоход миний амнаас хараал урсаад Монголоос шүүн зайлуулах юмсэл гэж хэлсэн шүү. Тэгээд энэ ганцхан төвчлийн асуудал биш юм. Миний сэтгэл зүйн хүчтэй сул байдлаас олж үзэж байна. Сайн сэтгэл санаа сайн явж байгаа үед бороо хонд ямар ойлголт өгч байна. Амар романтик үстэй. Бороо дахаалмаа тэр болцоо. Жог бодлолтой байдгүй ямар ятгатай бороо өстэй. Ямар хоног өдрийг төлөв. Сэтгэл санаа сайхан байх цаас орох зүгээр л кино хэвчээ тий. Яа. Төшгүй мөнгөгүй хүлдэж өгч байгаа цаас орох юм байна яа. Лээдээ ячиж өнөдөр цаас орох байх. Яаж доогоос дээр зуны доогоор явж цаас орчих. Тэгээ одоо мөнгөтэй төвөртэй сэтгэл санаа сайхан явж байгаа цаасаа зүгээр ингэ зүгээр амьдралын бас баяр байсан гэсэн арга юм. Тэр харж байгаа цасан буруу байхгүй байна. Буруу байхгүй байна. Сэтгэл санаа хямралтай үед ингээд ахаа явж байгаа зүйл гутргаар байдаг байна. Тэгээ автобус дэж үгүй байх. Сайхан үед ингээд ахаа явж байгаа сайхан байна. Тэгээ сэтгэл санаа сайхан. Тэгэхээр энэ бол ингээд хатаа манайхаа энэ сэтгэл зүй гэдэг юм хэлбэрээ гэдэг юм. Чухал авч үзье. Тэгсэн энэ хотоодонд амар чухал ажил гэдэг хэлээ. Та нэг өдөр болох өдрийн хоол идэж байгаа таардаг сэтгэл гэдэг галтгаа. Ингэж хийж байгаа хүмүүс өнөөдөр ингэ сэтгэл санаа сайхан байна. Ер нь 7 хоног хоол идэхгүй. Тэгэж хэлчихсэн хүмүүс байна уу? Байх өглөө босоод өчигдөр юм шиг жоох юм өдөр ингэ гүйж байгаа хоол. Харин бөө ажил хэрэг болж байгаа юм хоолоо хийж. Энэ хотоодын бол дэдэлээс сайн ингэ тийчээж байгаа юм тийм. Би энэ сайн хайртай янз янзын 100 мянгаар хоцоо өмсөд
сэтгэл санаандаа өнгөрсөн сард сая төгрөгийн хөдөлт хоол авч гисэн хүмүүсээр гараа ирэхгүй сэтгэл зүйдээ өөрийнхөө амьдралын бодит хэрэгцээний төлөө 300 мянгаас дээш зээл төлсөн хүмүүсээр гараа ирэхгүй өнгөрсөн сард зээлийн иргэн төлөлт 300 мянгаас яг сэтгэл зүйдээ 300 мянганы хоол зөвлөгөө авч худалдаж авч гисэн хүмүүсээр гараа ирэхгүй тэр одоо хардаа ивэл хамгийн үнцэг юм хамгийн үнгүүд тооцоод яг бодит хэрэгцээ буюу хувцас, хоол, байр, ажил мөнгөнд бол хэдүүлээ маш өндөр ачаад болдог. Энэ өгөхөстэй доо. Гэхдээ энэс илүү чухал зүйлээ хэдүүлээ хайцсан байна. Гэтэл энэ чинь ингээд одоо дотор чи ядарсан явж байгаа шүү дээ. Одоо зөв ингээд зүгээр зовлоход билээ явж байгаа шүү дээ. Зүгээр чи ингээд ганц ингээд хэлж юу яасан бэ? Пэгэдэ шиг босоод билээ явж байгаа шүү дээ. Яг одоо тийм ядарсан байна. Биений ядарсан. Дээрээс нь нэмэхэд сэтгэл зүйн сүлдсэн. Бүгд тааж чадвар. Тэгчээ. Зовлоход ирэлтэх. Би яагаад энэ Улаанбаатар боломжоор төвчөлд яваад ийм төвчл дунд биш ингээд хараал дунд явж байгаа санаж. Пэгэдэ шиг тааж явах. Тэгээд энэ стресстэй ингээд хатыг харахтаа яг энэ юу гэж боддог вэ? Бүү ядарсан хүмүүс харж байгаа юм ингээд муу хүмүүс ерөөсөө биш. Ямар сандаа миний ингээд нэг контентын дор тэгж байхгүй. Энэ одоо хин гэдэг пэвэ гэсэн. Тэр пэ гэдэг нь одоо зүгээр нэг одоо. Тэгээ ихэд ингээд уушиж байгаа муухай шиг тийм чиний юм дээр энэ одоо хин гэдэг пэвэ гэсэн. Тэгсэн дараа нөгөө тэр чи хоёр хоногийн дараа басна. Энэ пэвэ хишнэ гэжсэн. Аа чинь тэгээ хишнэ гэдэг нь одоо юу гэсэн үг вэ? Хит одоо үдцсэн байх юм шүү дээ. Яасан ишдэг гарваа гэж бодчих. Гэхдээ 4 хоногийн дараа орж ирсэн. Үгүй юм уу пэгийн бичиг хаас тэтгэр үзэх үгсэн. Хэр нэг маань өөрөө жоох стресстэй. Тэгээд ерөөсөө пэ ишгээдэй гэдэг зүгээр л юу энэ хөөхтэй юу энэ пэ гэдэг. Оос нохоо. Гэхдээ одоо ингээд бидний донд ингээд зүгээр нэг тийм хэрэглээ шиг болчих. Гэхдээ энэ бас стрессээс салах гэж тархины оролдож байгаа бас нэг хэсэг байдаг юм биш үү? Одоо хараал хэлэх юм. Хараал юу хэлэх юм. Sorry. За тэгэхээр одоо хэдүүлээ үнэт зүйл гэдэг одоо ингээд бүгд харъя. Ийм чухал зүйлийг одоо өдөртөж чадхаа болоод ирж байгаа гол шалтгаанаас сэтгэл зүйн одоо дотоод хүн хүчгүй болсон гэсэн. Энэ дотор хүн яг энэ бие байгуулалтад адилхан хоол хэрэглэдэг. Гэхдээ мэдээж удаатаа болж юм хүлээж өшөлтэй сайн зөвлөгөө ярилцах, сонсох, унших, үзэх яг тийм бүр тусгай хэрэгцээтэй сэтгэл зүй өөрөө. Тэгээд тэр сэтгэл зүйн хэрэгцээг хэдүүлээ яаж хангаж байгааг бол нууцаар нойл сууж байхдаа ч юм эсвэл нэг хоол идэнгээ утсаар хийхтэйггүй хүмүүсийн ганц хоёр юмнуудыг ингээд чанаргүй жижиг дасцсан юмнуудыг хэдүүлээ үзнэ. Эсвэл ганц хоёр подкаст сонсно. Мэдээж сонсороо энэ бол ихтэй нэг үнгүй хэсэг шүү дээ, тийм. Үнгүй хэсэг бол Викторийн асуудлыг 100% шийдэж чадахгүй шүү дээ. Тэгэхээр цаана өшөө сайн зөвлөгөө яг хурцлсан юм одоо сайн одоо контент хаал байна. Тэрний төлөө хэдүүлээ бас одоо ач холбогдол өгж мөнгө өгж цаг заргуулжтэй эсвэл одоо хангалттай мөнгө төлж чаддгүй махад очиод тусламжгүйгээр биеэрээ очиод суугаад ярилцаад зөвлөгөө авах ийм хэмжээний зориулалт яг шиг кофе даага тийм үстэй. Одоо хамт ажилладаг ахаасаа зөвлөгөө авдаг юм уу? Бүх хүн бас мөнгөтэй зөвлөгөө өгдөг шүү дээ. Үнэгүй зөвлөх зөндөө байдаг шүү дээ. Амьдралд ингэ сайн зөвлөгөө өгөх туслахтай хүмүүс байдаг. Гэхдээ тийм хүмүүсээр очихгүй. Монгол хүмүүсийн энэ одоо хэрэгцээнд тийм бодиттой туршлага өгөх бас байна. Яг сүүлийн 10 жил бид нар хувийн хөгжил сэтгэл зүйн их ярьж байгаа да. Одоо энэ сэтгэл судлаачны талаар янз янзын контент үзэж байгаа. Гэхдээ амьдрал дээр яг бүх хүнд хангалттай бууж чадахгүй байгаа шүү дээ. За тэгэхээр үнэт зүйл гэж юу хэлдэг вэ гэхээр энэ чухал зүйлсээ эргүүлэхийг хэлдэг. За одоо энэ 5 зүйл хавуулаад бидний амьдралын чухал зүйл мөн байгаа шүү дээ. Мөн байна. Гэхдээ энийг аль нь нэгт аль нь хоёрт явах гэдгийг хэдүүлээ эргүүлэх хэрэгтэй. За одоо бүгдээр харъя. Би танад эргүүлсэн дараа одоо жишээ танад харуулж байгаа. Ихэнх хүн болохоор гэр бүл эрүүл мэндийн хоёр зүйл шүү нэгт байж байна. За хэрвээ гэр бүл нэгт байх юм бол юу болох вэ? Гэр бүлийн төлөө сэтгэл санаагаа хөрөөгөө гэр бүлийн төлөө биеэ зайлсаад гэр бүлийн төлөө дургүй ажиллаж хийгээд тэгээ мөнгө болоод гэр бүлийн асуудлыг шийднэ гэсэн ийм одоо цикл явж байна.
Тэгээд 5 жилийн дараа шууд ярангуудаа би тааны төлөө өөрийгөө зорилсон. За би чиний төлөө би тааны сургуулийн төлөө би ингээд хамаг залуунасаа тааны төлөө ингээд зорилсон гэж ингэж гомдож хэлээ. Яагаад гэвэл сэтгэл зүйн хэрэгцээ бие махбодын хэрэгцээгээ өөрөө өдөртөж чадаагүй. Бүх зүйлээ гэр бүлдээ зориулсан. Санаа нь буруу аа. Гэхдээ системийг алдаатай. Ойлгож байна тийм? Өөр хүн бол тэр таатай орчныг гэр бүлтэйг амьдралаа хамт өөрийнхөө тэр таатай орчин дуртай зүйлээ бүтээгсэн. Гэтэл тэрийг мэдээгүй байхгүй юу? Тэгээ зүгээр л гэрлийн бүтэд бүх амьдралаа хүүхдүүдэд зориулсан. Тэсэн чинь хүүхдүүд том болгонгуудаа ингэж хийвэл яах вэ? Хин таныг тэгж амьдрсан юм. Би 7 хоногт 20 шинэ компани асуудал болон хувийн асуудал сонсдог. 7 хоног болгох 20 шинэ кейсүүдтэй би ажилладаг. Ер нь ойролцоо. Миний сонсч ирсэн хүүхдүүдтэй холбоотой хэцүү кейсийг наа хэлж байна. Маань 2 хүүхдүүд чинь одоо 60 орчим насны 2 ах чинь 20 жилийн өмнө яг 40 орчим настай карьерийн хамгийн оргил үед байхдаа одоо 2 бага насны 2 охинтой байсан. Одоо өсвөр насны. Тэгээд тэр хоёр ямар шийдвэр гаргасан гэхээр энэ 2 охин хоёроос Америкт очиж сургууль сурах дэхийн тулд 2 хоёроос ингэ байгаа бүх мөнгөө зараад карьераа бүгдийг ажиллаа хаяад нийслэл ордоор Америкийн жуулчны виз аваад тэгээд тэрүүгээр очиж харлаад тэгээд ерөөсөө 2 охиноор тэнд ингэ ажил хийхээс сайн сургууль төгсөж хийж бодсон. Тэгэхээр 20 жилийн өмнө шүү. Тэр үед бас виз бүх төвхтэй байсан. Тэгээд нөгөө чинь визэнд орсон чинь виз гарцсан. Тэгээд нөгөө ах чинь манаас ихэд шууд Америкт харлаа. Тэгээд 10 жилийн дараа юу болсон юм гэсэн нөгөө шиг сургууль соёлоо төгсөөд хүүхдүүд нь одоо ингээд ойролцоогоор 10 жилийн дараа нэг 2 охин насанд хүрээд сургууль соёл төгсөө. Тэгээд ээж өөр мөрөөдлөө хийсэн юм байна. За ээж өөрийнх нь мөрөөдөл одоо ерөөсөө тэгээд одоо 20-30 жил ажилласан ажлаа бүгдийн зөвлөл та хоёрын төлөө зориулсан. Тэгээд та хоёрын Америкт сургууль төгсөө. Тэгээд та хоёр маань одоо сургуулиа төгссөн юм чинь одоо бүгдээрээ Монгол руу буцъя. Та хоёр ч Монголд ажилласан нийт төстэй ажил гэр бүлийнхээ нийт төрийг өргөж яв. Сайн ажил олж хий. Тэгээд Монгол институтыг хэлэх ёстой. Энэ бол ээж аваарын мөрөөдлсөн чинь үгүй. Тэр таарын мөрөөдөл юм. А битээр ирэх бол анхнаасаа бол битээр өсөхгүй. Битээр бол эргээд тэр үед та битээрээс асуусан нь битээр Монгол сургуультай Монгол найзуудтайгаар байна гэсэн. Та хоёр яв гэсэн юм. Өөрсдийнхөө бидний төлөө өөрсдөө мөрөөдөд тэр мөрөөдлөө төлөө та хоёр нам битээр аваад явсан. Одоо энэ 10 жил амьдсны дараа битээ ямар одоо шийдвэртэй байгаа гэхээр Монгол. Нэг Вьетнам залуу тайлбарласан тэрнтэйгээ биелэгч байгаа. Тухайн үе шүү. Нөгөө тийм бас нэг гадаад залуутай байгаад тэрнтэйгээ биелэгч байгаа. За одоо ингэж энд хандна. Тэгээд ээж аваарын төлөвлөгөө нуурлаа. Хүлээлт нь зөрсөн гэсэн. За одоо хүүхдтэй гомдох уу, өөрсдөндөө гомдох уу одоо ингэ айгүй тийм төвхтэй асуудал байна. Тэгэхээр юу гэсэн үг вэ? Олон ээж аваад үнэт зүйл биш. Үнэт зүйл гэдэг бол гэр бүлийнхаа юу хүсэж байгаа, яаж хийж байгааг ярилцах чадвартай сэтгэл зүйн чадамж юм. Ингэхгүйгээр зөвхөн өөрсдийнхөө бодлоор одоо зөвхөн гэр бүлийнхаа төлөө зөвхөн гэр бүлийнхаа тэр хоёр өөрсдийнхөө өөрсдийнхөө нэрт ажил бүх юм хийсэл байна. Ингэхгүйгээр тэр хоёр дэс сурж болох байсан. Заавал харахгүй боломж байсан. Заавал бас Америкт сурах шаардлага бас байгаагүй шүү. Тийм үү? Яг сурсан дуруу хийж болохгүй л дээ. Унтчих тийм. Тэгэхээр нөгөө энэ балансыг тааруулах гол хүчин зүйл үнэт зүйл юм. Тэр энийг хэвлээ ерөөсөө сураагүй болохоор ерөөсөө гэр бүл хэмээл бүх юм аа гэр бүл. Ажил гэхээр бүх юм ажиллах үзүүлж байна. Тэгээд ерөөсөө нэг байгууллагад ажиллаад юу ч бодохгүй 15 жил хэл ажилласан. 20 жил. Эцсийн яасан. Үлдсэн, санхүүгийн асуудалтай гэр бүлийн салцсан байвал яах вэ? Ажилтаа дуртай, найзуудтай хайртай тэгээд зүтгэсэн байх боломжтой. Энэ бас нөгөө тэнцвэр алдагдсан гэсэн. Гэхдээ энэ ажлын буруу биш гэр бүлийн буруу. Шиний буруу лээ. Миний өөрийн одоо тэг сэтгэл зүйн боловсрол тусантай холбоотой. Тийм ч гэсэн өнөөдөр хэдүүлээ энэ салбараас хэдүүлээ суралцах боломжтой болж байгааг би бас баяртай. За энэ бүгдийн нийтлэл нь бол үн цэнтэй зүйлс гэж нэрлэдэг. Миний амьдралын үн цэнтэй зүйлс гэж нэрлэдэг. Үнэт зүйл гэдэг дараалалд оруулахаар үнэт зүйл болчихдог. За яагаад дараалал оруулж байгааг аль нь хамгийн чухал вэ гэдэг хэдүүлээ
мэддэг болчиход үнэт зүйл болчих. За тэгэхээр би таны үнэт зүйлийг нэгдүгээр сэтгэл зүйн хүчин зүйлийг нэгт тавиасаа гэж танаас зөвлөж байна. Тэгээд сэтгэл хөдлөлөө захирч энэ дотор хоёр процесс байна. Яагаад зарчим гэж хэлсэн бэ? Энэ хадаа хамгийн гол тохиол нь энд байна. За бидний амьдралыг нэг зохиол кино гэж үзэх юм бол энэ кинонд хэдэн дүр байж болох вэ? Ерөнхийдөө 3 дүр байж болно. Нэг нь гол дүр, туслах дүр, эсрэг дүр. Та нар өөрийнхөө амьдралыг аль дүр нь вэ? Зарим нэг гэх юм за гол дүр гэж юм талаа байна. Би гол дүр гэж. Зарим нэг хөдлөхгүй байгаа тийм яа гэсэн. Хараа тодорхойгүй юм. Заримдаа уурлахаар эсрэг дүр болчиход байна. Тэ өөрөөр шууд эсрэг дүр байна. Жохаа сайн сэтгэл санаа сайн шууд ийм гол дүр байна. За хэрвээ ингэ шилжиж байх юм бол энийг туслах дүр гэж хэлж байна. Ойлгож байна те? Туслах дүр чи өөрөө гэсэн тодорхойлолт дүр. Атмануудад нийлэхээр яг атман шиг байна. Яг зарлцсан шиг янзраас хэлээд ч. Энэ ард намайг нөө сумтац нөхдөж нөгөө туслах дүр байхгүй. Цаатар чи атмануудад нийлэхээр яг атман шиг үсвэсээ гэрээс захын хоос өсөлтөө гэдэг хамт яваад. Яг цагаат зарлцдаг. Та зэрэг хэлээд байна. Заримдаа ингэ яг Монголлагтай ирэг юм ярьдаг хүмүүсийг бүгд Монголыг өөрчилчих гэж санагдсан. Тэгээд хандив мөнгө солиуч хүмүүс тийм хүмүүс байдаг бас. Нэрс зорилт хийж байгаа. Тэгсэн юм гол дүртэй явахаар яг л гол дүр шиг харагддаг. Тэр бол туслах дүр. За тэгэхээр амьд 3 хандлага байдаг. Хүн ихлээр хандлагаа өөрөө сонгох ёстой. Сонгох ёстой. Хэрвээ сонгохгүй байх юм бол хэдийгээр туслах дүр дээр байдаг гэсэн. Туслах дүр болохоор шийдчихдэг байна. Өөртөө тааруулаад ингэ жижиг юм байна. Манай нэг өсвөр шийдсэн. Багшаа би ингэ өөрийнхөө дүрийг бодоод болсон чинь 20 цаг 11 дүр байна гэдэг чинь. 3 ч биш. Яасан чинь за зарим нэг найзтайгаа уулзахаар амар хөвчтэй болж байна. Зарим нэг найзтайгаа уулзахаар ерөөсөө багш болж байна. Зөнгөлөөд байна гэсэн. Зарим нэг найзтайгаа уулзахаар юу ч ярьдаг гэж. За зөв найзуудын дотор 3 өөр дүр байна гэж. Ээж аваад очихоор хүүхэд болж байна юм тий. Хайртай хөвгөнтэй уулзахаар бас тийм шал өөр юм байна. Ингээ бүх дөрөвдөө тоосон чи ойр цааны 11 тийм дөрөв гэж яг хоорондоо өөр. Тэгэхээр чинь юу гэсэн үг бид нар чинь жүжиглэж чинь гэсэн үг. Нэгсэндээ өөрийн нэг зам төлөвийг сонгоогүй байна гэсэн үг. За яг хөгжилтөө уйдгартай гэдэг бол сэтгэл хөдлөл нь суур хандлага дээр энийг сольж болно л доо. Би одоо шил аюу сайн хүн гэхдээ ууралт болно шүү дээ. Жишээ нь одоо. Гэхдээ зөв сайн уурлахтаа пэм гейм ишвэ гэж ойлгох хэрэггүй шүү дээ. Арай зохистой маягаар тэгтээ харилцагтай өгнүүдийг хэлээд тэгээд асуудлыг шийдэх гэсэн. Тэгэхээр хэдүүл энэ дотор ямар ч байсан 3 ерөнхий хандлагаас нэгийг сонгох хэрэгтэй байна. Ихэнх нь сонгоогүй. За одоо хэдүүл өндөр сонголт юм. Сэтгэл хөдлөлийг өдөртөх хүчин зүйлтэй болохын тулд хэдүүлээ хандлагын төлөвлөлт хийх хэрэгтэй. Энэ 3-аас нэгийг сонгоо. За миний мэдсэн сулааны ингээд ерөнхийдөө харах юм бол бараг нийт хүн амын 70% нь туслах дүр байна. Тийм ч учраас сошиал дээр хүмүүсийн хандлага танаа хардаг үстэй. Одоо нэг хүний постыг энэ их мундаг уншиж гэж чинь бүгд орж ирж ястаа мундаг гэх үгээр яг хичээдэг тийм. Тэгсэн нэг 4-5 минутын дараа сөргөө наа чи яав худалч юм уу? Сонин нөхрөө гэж чиг ястаа сонин нөхөр наа муугаас зайлшгүй гэсэн бүгд ингэж орж яагаад нэг бэлэг хүмүүс хэдэн нэгэн минут дотор ингэж тэр хүмүүс сэтгэл хөдлөл тогтворгүй байгаа вэ? Тэр хүмүүс өөрийн гэсэн үзэл баримтал зарчим дүрийн сонголт гэдэг юм байх гэсэн. Хүний хэлсэн зүйлээр л бидний өөрсдөө тодорхойлно. Тренд болсон хугацааг юмсан, хийд болж байгаа дуулсанс нь хүмүүсийн хамгийн хүсэж байгаа киног үзэн хамгийн хэдийд зарагдж байгаа тэр одоо цэцгийг хийх юм. Идэх юм уу? Тэгэхээр энэ бол масс сэтгэл зүй юм. Тэгэхээр масс сэтгэл зүй гэдэг нь масс нь өөрөө олонхийг хийж байгаа олонх нь өөрөө тодорхойлох хүмүүс байдаг гэсэн. За тэгвэл өнөөдөр хэдүүлээ энэ сууж байгаа хүмүүсийн хэдэн яг туслах зүйлээр буюу одоо зарчим тодорхойлох явж байгаа уулынхийг хэлж мэдэхгүй ч хэдүүлээ өнөөдөр шийднэ. Би танаас аль бүрийн санал болгох уу? Би танаас гол дүрийг санал болгох. Мэдээж. Яагаад гэвэл та чинь энэ таны амьдралын үнц нь маш үнц юм байна. Ихэнх хүмүүс ингэж боддог. Одоо зүгээр байхад зүгээр болох юм аа гэдэг хэлдэг.
Энэ бол бас туслах төрлийн хандлага шүү. Зүгээр ахад зөв шийдэх юм бол зүрхний бүр тэвэр шийдэж шамаард гэж байна. Тэр одоо бүр алаа хийсэн тэвэр шийдэх юм нөгөө бүр амар аврал мэт. Тэр энэ бол гол төрлийн хандлага биш байх юм шиг байна. Тэр уурлахгүй байна аа тэр видео агтайхан бай гэдэг бол бас гол төр биш гэсэн үг шүү. Гол төр бол ямар ч хүн нөхцөл байдал дотор яах вэ? Зөв харин үйлдэл үзүүлэхээр шийдсэн юм гэж. Тэр дотор аваар осол алдагдал, галт төмөр, эсвэл гавьяа шагнал юу ч байсан хэдүүлээ яг л тэ багста тэр зам төлөв дээр л ингэ зогсдог. Тэр ихтэй бүх зүйлийг ийгээр зөвөр шийдэхээр шийдсэн юм. Тэрээс гол төрхөр уур нөхөр болцсон гэсэн үг биш. Бид яг адилхан уур яг адилхан баяр гэхдээ энэ баяр гондыг яг л нэг шугамар сэтгэл хөдлөө гаргана гэсэн байна. Гэхдээ гол төр энэ шүү. Гол төр асуудлыг зөвөр шийдэх. Гол төр хариуцлага хүлээж авах. Гол төр өөрийнхөө эрхийг хамгаалах чадвартай байна. Гол төр ажлаа хамгаалах чадвартай байна. Гол төр шийдвэрээ хамгаалах чадвартай байна. Өөрийнхөө хил яриагаар хамгаалах чадвартай байна. Дээрээс нь энийг мөн зөв байна. Энэ бол гол төр зэрэг байна. Туслах төр бол тодорхойлолтгүй хязгаарч хариуцлага хүлээдэг. Үргэлж бусдын буруу гэдэг. Ямар нэгэн асуудал гарах төрчлөлөө бурууж хин ямар нэг юм болол тийм энэ эсвэл энэ л би бол ярих ч. Эсвэл аяг хагарлаа бүх хүн гэж байна. Тийм биш. Ихийг за эсрэг төрүүдөө дуусаа шийдсэн гэдэг тань нэг эсрэг төр хүчрхийлгээр шийдэн, хүчээр шийдэн, айхан сөрдүүлнэ. Тийм? Энэ ч одоо орчин үеийн хүчрхийлэл бол маш олон төрөлтэй болсон л да. Ингээд зодож модохгүй. Ингээд өөр аргаар гоё ингээд дарамтлан ингээд тань. Янз янзын аргаар имийг одоо өөрийнхөө хүссэн шийдвэрийг чамаар гаргуулна. Бидний манипуляшн хийж яадаг манипуляц өөрийнхөө одоо зовлонгоор хүний хөшөөрөгдөн тэ асуудлаар хүний хөшөөрөгдөн янз янзын аргаар хүний өөрийнхөө талжийлэл оролцдог санаатаагаар оролцдог энэ хүмүүсийг хэдүүлээ эсрэг төр гэж ойлгож байна. За тэгэхээр хэдүүлээ өөрийнхөө зүрх сэтгэлийг одоо хөдөлгөж байгаа гол үндсэн зүйлээ зарчмаа гэдэг сонгоод тэрийг сэтгэл хөдлөлөөр өдөртөн. За энэ бол нэгдүгээр зүйл. За сэтгэл хөдлөлөөр өдөртөж чадж байгаа бол хэдүүлээ хоёрдугаар юу үдэх ёстой. Энэ биеийг хэдүүлээ зөв өдөртөн. За таны амаар орж байгаа хоолыг таны зарчим шийдэж эхлэх гэсэн үг байна. Уул нь бол ямар хоол идэх зүг үлээ? Өөрөөр тэгээд жоохон ногоотой, эслэг ихтэй тийм ийм хоол гэсэн чинь хэдүүлээ цөөн биш. Тэгээд заасан хоотой тийм сайхан талхмаас цэцэг. Дан ийм боромгтой хоол идэл явах юм бол зарчмаа мэдсээр байж тоохгүй байх юм бол хэсэг хугацааны дараа ингэ яах вэ? Асуудал үүсч байна. Эсвэл нэг мэдсээр байж ингээд өдөрт хэдэн айц тамхи татаалах юм бол нэг л өдөр ходоод чинь эсвэл уушигч чинь улаан хоолой чинь яах вэ? Асуудал байна шүү дээ. Хэдүүлээ зарчмыг мэдж байгаа юу? Мэдж байгаа. Гэхдээ зарчмаа дараа явахгүй шүү дээ. Тамхины хайцанд бичсэн зургууд наатууд дээр юу бичсэн гэдэг лээ? Тэгээд уушигны ард тамхитаагаас нэг хүчтэй гэсэн. Нөгөө юутаагаас нэг хүчтэй шин нөгөө тэрийг өөрөө таах байлцтэй. За тэгэхээр зарчмын мэдхийнхаа дагуу өөрийнхөө биеийг өдөртөхгүй нэг зарчмаар явахгүй байна гэж ойлгож байна. Зарчим нь өөрөө хүний хийх үнийг сонголтыг хүчилж өгдөг. Гол дүрийн хүн пэрэд ишмэн гэмэр гэж хэлэх үү? Хэлэхгүй шүү дээ. Ихэнх ингээд худлаа автоматик зэрэг юм дандаа туслах дүрүүд шүү дээ. Туслах дүрүүд хараалыг амар уусгаж байгаа шүү дээ. Яг ясан дээр амьдрал дээр автомат болж их юм ярьдаг шүү дээ. Дугуй байж байгаа ганц зөхиол юм шүү. Яхаа бас тэр дунд нь байгаа нөхдөд чиг худлаа ингээд асуудал тавьж тийм байна. Нэг л пэ үүсэн. Тэгээд бодтэлтэй ганц дэлсэд авах гэж байна мó. Тэгээд зарчим өөрөө тэр хүний хэлэх үг бие авч явах байл. Нүдний хацыг хүртэл өсөж. Хүн уухаараа дэвэл яах вэ? Орж ирчих. Үгээр тэр орж ирчих ингээд хүнлөө мэдлэхгүй нэг дэвэл даваалаад байна. Муу одоо яах вэ? Шууд дургуурнээс дөрөв чи өөдөөс ингэ харсан юм шууд ингэ явчих яа. Тэр физикээр заримдаа нөгөө нэг бэлтгэл хийж байгаа тамирчтай хамт ингэ заах түмний ядраад нэг өдөр очиж юу хаастаа бэлтгэл зарим дараа дорох байх. Харин тохны
наас нүүрсээс усаасан янз янз болохоор сэтгэл хөдлөлөө өдөрч чадах зүгээр баг мөргөл очиж байгаа баг юм гээл. Ядаргаат. Нөгөө тэр нүүрс усаар хассан уу массан уу юм эцэц дэрэн зарчмаар даавал явах хэрэгтэй шүү. Үгүй юм дээ. Ахаа гэсэн бол ахаа л хэрэгтэй юм. Яг үүнтэй зарчмаар тодорхойлох хүмүүсийг юу өдөрдөг байна? Эмоц бүр сэтгэл хөдлөлийн өдөрч байна. Нэг өдөр уурлаа, нэг өдөр энийг ядаргаатай. Нэг өдөр андаа, нэг өдөр урдаас муухай. Ийм хүмүүстэй ажиллах үнээр хэцүү тийм биз дээ. Наа мэдчихэж байна. Тогтворгүй. Яагаад тогтворгүй бол тэр хүмүүсийн удирдлагын системийн зарчим биш. Тэр хүмүүсийн удирдлагын систем нь ходоод сэтгэл хөдлөлийн өсгөр уурладаг. Энэ бол арчаа гэж байна. Би ч гэсэн тэгдэг. Гэхдээ би одоо зарчимтай болсон болохоор хичнээн уур хурж исэн ч гэсэн яах вэ? Яг ч үгүй юм уу хаац зэхэлцэхгүй нэгдүгээр хоёрдугаар дээс нэг олон юм ярьчихгүй дуухан шиг ууртаа тэгээд хаалаа. Тэгээс хүнд гай болохгүй. Ямаас зарчим сэтгэл хөдлөлийг үдирдэн. Би ийм хүн байгаад шийдсэн тул би ийм л гэсэн байхгүй. Одоо бид нар хэлдэг шүү дээ. Хэлсэндээ байх, нэг загаараа байх ярьдаг үстэй. Энд чинь юу хэлж байгаа вэ? Тэр хүний төлөвшлийг хэлж байгаа. Тэр хүн үнэхээр би ийм хүн байгаад шийдсэн бол бүх нөхцөл байдлаар би яг ингэж үдирдэнэ гэсэн. Зарчимгүй хүн гэр бүлээ хуурдаг. Сайн сэтгэлтэй гэхдээ зарчимгүй бас л найдаггүй. Яг л нэг уугаад тэгээд дуусна. Яг өөрийгөө удирдах чадах болж. Зарчимтай хүн ууж идэхийг хязгаарлана. Зарчимтай үнэнч байх чиний асуудал. Үнэнч байхгүй байгаад юу алдах гэж таныг бодож байна. Нэг юм алдах. Хүмүүс чамд итгэхгүй байл. Итгэх юунаас би бол юм мэдгүй. Зан төлөвийн тогтвортой байдал эс хэлдэг. Яг ч мэддэг бол яг л мэдлэл яг л мэдлдэг бол өглөө бол ингэж мэдлж явах та энэ үнэхээр тогтвортой тууштай залуу шүү гэдэг итгэл өнөж түүний дахин бий бол. Тэгэхгүй нэг өдөр ингээл нэг өдөр дунд хорогоо тэг ингэж ярих юм яа хүмүүс ядаргаатай мó. Тэг аваа гэж боддог. Яг үүнтэй адилхан. Зарчим сэтгэл хөдлөлийг бие захирч чадвал гэр бүл ээлтэй гэр бүлийн шүү. Ядаж гэр бүлдээ орж ирэл энэ хүмүүс шигтэй аав шигтэй уурлаад авахгүй гэсэн. Яг энэ гэр бүлдээ орж уурлаад байлаа. Нөгөө сэтгэл зүйн болон бие махбодын стрессээ гэртээ орж ирэл хянах чадвар байхгүй. Гэрийгээ зочдуул гэж боддог. Гэртэн байсан хүмүүс өглөөс арай болцлоо гэж шийдэл хүлээж байгаа. Орой орсон битээр дүүн хайхтай байсан. Яа, аргууд ойлоо бас гэр бүлийн төлөө ажилласан. Тэгэхээр тэд намайг ойлгох ёстой гэж бодоод байна. Гэтэл үндэ тийм биш шүү дээ. Тэд намайг хүлээж авах. Надтай ярих гээд намайг харах гээд манай өдөр намайг тэрвэрх гээд надад тэрвэрх гээд надад ажил хийх гээд хүлээж авах. Тэгэж би болохоор амрах гэж орж байгаа шүү дээ. Манай тэр гоё юм нэ. Багшдаас хаа ингэж мэдэж бас гоё юм дээ. Санаад ирж байгаа. Орон бүрэн ирээд байна. Гэртээ ороод ер нь зарчмын дагуу болоод эхний 40 минут хэдүүл ажил хийх хэрэгтэй юм лээ. 40 минут хайрлцаа. Би одоо яг залуу ингээд туршлага авах яг тэгдэгсэн. Ороо шууд хүүхүүд гэн биш. Яа, баг гоцтаатай яа. Ахихдээ цаана л одоо баг иймэрхүү бодолтой орж байгаа би ингэн тэгвэл тэд намайг ингээд цахиа аваад чи намайг хүндлээд бошоо тайлаатай цаана авчраад ингээд би тэр бөөдөр очиж бошоо өдөрлөө ингээд хэвтэн яг иймэрхүү хүндлэлтэй. Манай их аги түмс байлаад. Юу вэ? Өтөө өдөр ихтэй байж байгаа түмс ажиллах намайг хүлээж ирсэн юм байна. Тэгээд арилж болдгоо. Гэтэ тэрний түмсэндээ биш зүгээр ингээд надад тийм их гэдэг. Тэнгүүд би шууд уурлаа. Очоо түмс байлаа. Гэхдээ өдөр чинь юу гэсэн юм. Түмс байлаа. Тэр манай ухт гүйж ирэл тэрүүл хаан жоо ядраад жоо байж чаддаг. Тэг нөгөө чинь ингээд өдөр сэлгэл цааш яваа. Ингээд ороод ирсэн энийг ойлгох бүгдийг ингээд блоктэй сүүлдээ баг болоод хийх туршлага ингээд хөрөлөөч гэсэн сүүлдээ. За ороод дэлхийд түмс байлаа. Яг ядч өгөх гэж хэлсэн. Бүгд би яг энэ шиг за тэнийг хийж бараг ороод ирэх тийм яаж
блок хийх бодол явж байгаа юм байна тийм. Ихтэй хэрэг ингэж хэлнэ. Яг арай зүг чи өөрөө бодож үздэг гэж хэлнэ. Бараг хэрэлдэх юм аа ингэ бараг бэлдээд өгдөө. Тэгээ ороод явах яг энэний тав хэрүүл болно шүү дээ. Тэгээ бүгдийг блок хийх юм байна шүү дээ. Тэгээд дараа нь бүгдийг блок хийж би ингэ болцтой гэж бодоод ингэ сайн бөөд дээр сууж байгаа байхгүй. Тэгээ харж чи бүх надад. Өөртөө боо дайсан байх. Тэгэхээр ч нөгөө амарч ямар ч кайф байхгүй шүү дээ. Тэгээ би дараа нь техникийн үед ойлгоод ирж үзэж байгаа юм. Бараг ингэ лифтнес гараад ингэ хаалган дээр ирээд бараг зайлж байгаа юм. Яа, араад хүүхдээ гэж өргөч хийсэн. Тэгээ ихний хааны бүгд ингэ төгшөөг сонсчих юмсан гэдэг бодоод шийдвэр гаргав. Тэгээ ордог болсон. Тэгээ араад ингэ ихнэрээ сонсон. Манайх ч яасан өдөр ингэ тэр. Энэ бараг ингэ бодчих юм. Чи одоо унтаад байгаа юм. За тэгээ манай хэлгүй 888 өгөөл дууслаа 888 тэгвэл үуч гівэн дуусгуудаа өөр нэг явж намайг соотоо. Яасыг нөгөө сэтгэлзүү хэрэгцээ хангацсан нөгөө чирэг баярсан. Тэгээд нөгөө ороод бүх өөр тэгээд нөгөө ч өргөө тавингууд хүү явж яг нөгөө авах нь авцсан. Тэгээд би шаргууд нэг мөнгө их юм өрөөсөн насаа чинь багш хэдэн мянга гэж мэдэн. За одоо тэр юм тэгээд зохицуулаа. За ингээд нэг юм 30-аас 40 минутын дараа нэг нөгөө ажил чинь дууссан зэ. За тэгээ очиж чи бүрэн дээр суугаа. За тэгээд тэнд одоос жинхэнэ хамаалт. Тэгээд хийхдээ хэдүүлэг гэртээ ийм л одоо хийвээсээ болоод гомдол хийвэлтэй. Тэгээд нөгөөдөл нь өөрийнхөө хайрыг авах бас удаас хэмэлтэй. Чиний буруу гэдгийг батлах гэдэг. Чи буруу гэдгийг батлах гэдэг. Тэгээд танаахан болоо. Тэгээд дандаа чи ууртаа болоо. За тэгээд намайг өсө ганц уурлууд өгдөг дандаа гэдэг юм байсан гэлээ. Дандаа чи гэдэг юм. За яг хэдэн удаа хэлж байна. Би дандаа гэж төсөлөөс хойш тэгээд одоо ойлгож байсан. Харин амиж ойлгосон юм яа. За тэгээд гэрүүлийн харилцааг тэгвэл энэ хоёроос шууд болсон юм билээ. За тэгээд зарчимтай хүн сэтгэл хөдлөлөө өдөртөн сэтгэл хөдлөлөө өдөртөл хэл амаа уураа бие зүг гэнэ. Тэгээд гэр бүл тайван. Хэрвээ гэр бүлтэй тайван байх юм бол өглөө ажилдаа ирээд ажиллаа хийх урамтай. Та мэдэн шүү дээ. Байсгаа залгаад хинтээ байгаа юм. Хаана байна? Хизээ ирэх юм. Хажиж байгаа хүүхэн юу юм? Ингээд ийм чанар гэдэг үе чи 50 ажиллаа хийж чадахгүй. Юу аа хэцүү үстэй бүр ингээд ядчих тэр хан байгаа олохгүй дээ хэцүү зүрээж байгаа. Тэгсэн яагаад тасалж байгаа. Би зөндөө бүтээрэнд ийм асуудал байсан. Тэр дүнхээр ажил хийх үүсдэг. Ямар ч утгагүй санагдсан. Энэ бүх зүйлийг зэслэхийн тулд би ойрцоод 2.5 жил гэр бүлтэйгээ нэлээд том юм өөрчлөлт хийсэн. Энэ өөрчлөлтийг эхлээд нэг судалтан суугаа шийдсэн. Тэр амархан байсан. Ойлгоцсон. Ингэ юм. Яг энийг ингээд амьдралдаа буулгах гэж бараг 2 жилийн ийм одоо нэлээд том дайм болсон гэж хэлэх болно. Эхлээд ингээд найзад жоо шоудын найзад ингээд зайгаа байлаа. Тэсэн чинь найзад гомдол. Тэр ингээд орой ингээд цагтайсан чи их. Нот одоо яагаад цагтай юм бэ? Тэгэхээр юу гэсэн үг зөв юм хийх гэж яаж чи ухаадаад байна. Тэр мөнгө төгрөгөө ингээд офшордоос норсон болтол нээлээ. Бага мөнгө төгрөгөө тавьсан чи яас ямар нэг асуудал төрсөн юм бэ? Ерөөсөө тэг дандаа худлаа ярьсаар нөгөө хүн чинь бүр ингээд одоо тий нөгөө тийм бүр зүгээр хийсэн чинь тэр нийтэхгүй болох. За ийм зовлон бас нэг хэсэг байсан. Дараа найзуудгүй болсон. Яг тэр уухаа болсон чинь аюул бол найз байхгүй шүү. Дааш уух гэсэн найзтай юм байна. Тэгээ дараа нь ингээд баг 2 жилийн дараа буцаад уудгүй найзтай болж гисэн. Тэгээ энэ процесс өнөөр гэсэн. За тэгэл ихтэй ингээд залхамбууч шууд гэртээ. Тэгвэл найзууд наа чи ихнэстэй баазуулчих. Ээжтэй очиж би нэг хог яриад байсан юм лээ. Юусэн нөө зарчимгүй байхтай. Ээжтэй очиж уулд ихнэстэй шийдэхтэй асуудал одоо ээжтэй очиж мөдөө нэг хог ярихгүй биеэ ингээд биений хэмжээр ингээд хог басдаг байсан юм лээ. Ээжтэй нэг донжиж монталтай одоо тэр нь одоо юу гэсэн үг вэ одоо ядраад байна гэж аахгүй. Тэгвэл ээж нэг хаачсан чи чаасан нэг хүмүүсийг ядарч ухлаа. Ихтэй надад онтуулдаг багтаа. Ээж нэг жоон. За энэ одоо үггүй шүү одоо хоо бац чааш одоо хор найраж. Ээжтэй нэг өрч мөрч хоо нэг юм. Хамаагүй маавч зүгт миний хөвссөн байна гэж яасан. Миний хөө ядарсан байна гэж яасан. Тэгээ хажуу дээрээ санаа алдаа зурд үзэж байгаа юм. За энэ бас хоо зөөж байгаа юм.
Иймэрхүү маягаар ингээд ээжтэй ажиг хов бацаа. Одоо ховтаа тэгээд ээж ихнес дургу болоод тэгээд ингээд юм нөгөө гурвалжин драма чинь жинхэнэ манай бас байдаг бас. Тэгээд би зарчимтай болсны дараа би чинь гэр бүл чинь би чинь айлын өрхийн тэргүүн болчоод би гэр бүлийн асуудал яах вэ? Гэр бүл дотроо шийдэх ёстой гэдэг ээжтэй очиод нөгөө ихэхгүй одоо нөгөө хов зөөхөө болсон чинь ээж хүртэл надад гомдоод чи надад хайргүй болсон. Гэр бүлийн асуудал ярихгүй. Тэгс чи би одоо зөв байхдаа чи бүх юм буруу болж байгаа юм гэсэн. Урд нь хаашиг буруу систем дотор бүх юм ингээд бүр ингээд солонгос драма шиг болсон. Тэгээ бүгдийн цэцлэхэд ойр зур 2 жил болсон. Амар хэцүүсэн. Тэгээ сүүлдээ хүмүүс үнэхээр энэ нөхөр чи өөрчлөгдөж байгаа юм байна гэж итгэх хүртэл бид хүн бол итгэдэг юм билээ. Тэгэл сонь үг хэлнэ. За чи барыг дарамжтай болсон байна. Эсвэл юм. Тэгээ тамиг татахгүй болохоор найзгүй болт хэлхин, айхгүй болохоор найзгүй болт хэлхин. Тамиг татахын найзтай байхын тулд тамиг татчихин. Одоо тийм яриа байдаг гэсэн юм гараад ингээл тамигны сэлээр дөрөв нөхөр засаад. Тэд яг гоё яригдаад байгаа юм шиг. Тэгэхээр тамихгүй орчин бас найзуудын бизнесээс явдаг гэдгийг ойлгож бүтээхэд бол бас нэг хоёр чиг зарцуулсан. Тэгээд энэ ажлын нөхцөл байдлыг өөрчлөлтөд хэлсэн чинь гэр бүлийн нөхцөлөд өөрчлөлт гэсэн чинь ажил дээр миний нэр хүнд өсөж ирсэн. Ажил дээр нэр хүнд өсөж ирсэн чинь үнэлэмж, байр суурь, албан тушаал гэдэг юм нэмэгдэж ирэхэд нөгөө цалин орлого, шагнал, нэмэлт орлогын юмнууд нэмэгдэж ирсэн. За энэ бол систем яг зөв ажиллаж эхэлж байна. Хэрвээ энэ систем буруу байх юм бол хэдүүлээ ерөөхдөө тэгэл яг гал сүрэгч юм даа л амьдч. Мөнгөгүй болохоор бүх юм анхаарлаа авч мөнгөдөө тавьчихгүйгээр тэгжээс нэг гэр бие нүвтэй те. За ингээд өвдцэн явж байгаа гэр мөнгөгүй болоо мөнгөө шийдсэн чинь гэр бүл хэрүүл гараад гэр бүлийн асуудал шийдсэн чинь өөрөө сэтгэл санаа аваад ингээд энэ тийм очоод нөгөө таван хэсгийг ингээд шийдсэн юм байх зөв буруу дараалалтай тэр жоохон гар харахаар жоохон намдаасан болоод ингэж явсаар байгаа хэдүүлээ хамаг цаг хугацаа алдчих. Тийм учраас хэдүүлээ нэг сайхан зовоол нэг жил нийлэлтийг үрийгээр бүх юм яг системийн дараа болох хэрэгтэй. Тэгэх юм бол өнөөдөр би амьдралдаа аюул олон сайн үйл авсан л да. Би зарчимтай болсноор миний сэтгэл санаа доктортой болсон. Тэгээд миний эрүүл мэндийн асуудал би аюул олон хаалганд орсон. Яг тийм миний амьдралын буруу юм намайг бараг алгашсан. За хүүхдээ хасаал буруу юм ааштай амьдралын одоо жишээ нь одоо бага ондтой их гадуур явдаг тэгээд зөвхөн дуртай юм аяддаг энээсээ болоод одоо нэг эцэцийн төдөлд ороод архивд ороод хөлөө гимтэйгээд за ингээд том болсныхаа дараа хитрхи хийдээ тархлаа хотоодны шахтаа болоод нурууны суултаа болоод хотоодны хүч нэгтдэг болоод одоо нэг өвдөж бол бүх юм ихнээсээ эхлээд өвдөв. Тэгээд нөгөө өвдөгний асуудалтай байж байгаа чиний ихтэй олон жил явсан чинь өвдөг гимтэй. Тэгээд би сая 22 онд өвдөгний маш хүнд хаалга болсон шүү. 7 цаг хоёр шилдний ясыг хоёр хэнийг хөрөөж байгаа дахиж бороод болсон шүү. Маш хүнд хаалга болсон. Гэхдээ яа тэгэхээр угаасаа энэ зураг байна. Дараа нь хөлөө мэдсний шахтаа олон жил явсан. Яагаад шулуун гэж шахтаа болж байна? Хэрвээ би зарчимтай байгаа сэтгэл санаа тайван байсан бол нэгдүгээрт ходоод өвдөхгүй байсан. Хоёрдугаарт нөгөө эрүүл мэндийн асуудалтай тоохгүй мөнгө ажил гэж явж байгаа нөгөө шархаа хөндрүүлэг хөөш гэсэн. Цус нартай. Олон жил тэгж явсан. Тэгээд ер нь бол энэ зарчмыг эргүүлсний дараа миний эрүүл мэндээр ч гэсэн аюул олон давуу тал гарсан. Би бол энэ 14 дэх сар аймаг хийсэн. 14 оноо. Тэгэхээр ямар нэг ингэж ухаастай хүүхдээ зөв пив нууцаар болохоор ууж мууж эхэлсэн гэсэн. Тамиг бол бүр 12 дэх сар татсан. Одоо яг л нийтлэл ингээл ингээл цахих хүүхдээ байдаг л тийм юм. Мод шиг бүгд байсан. Тэгээ яг 26 таа байхдаа би яг энэ үйл зүйлийг ойлгоод яг энэ даваандлаа өөрчлөхөд аль хэдийн зүйл алдсан байсан. Гэр бүлээ бараг л салцсан байсан. Өрөнд орсон байсан. Эрүүл найз гэдэг бас өөр өвчин хэлсэн байсан. Одоо тэр таарлал болно. Тэр зарчимтай болсныхаа дараа бүх юм тэмсэн нэг салцсан байсан гэр бүлээ эргүүлж нийлүүлсэн. Би хоёр хүүхэдтэй байхдаа салцсан байсан юм байсан. Яг тэр нөгөө зарчимгүй нөхөрч явахдаа уурлаад тэгээд хэрүүл зарчимгүй нөхөрч уурлаад арих зарчимгүй нөхөрч уурлаад арих угаал гараад гэр бүлээ хуурах. Энэ бол зөвхөн нэг жирийн асуудал болсон. Тэгээ энэ зүйлийг шийдсэний дараа энэ хүн чинь бие махбод биеүүдийг доктортой болоод ирэхэд гэр бүл атайхан болсон. Тэгээ битээр ингээд доктортой одоо бараг 19 наснаас одоо ингээд 46 хүртэл ингээд хамт амьдарч байна.
хүүхэдтэй болсон. Том хүмүүс энэ жилээс яваад өсөж чинь баг нь 3 настай ингээл дүрдүүлсэн. Яагаад эмэгтэй олон хүүхэд гарах уу та нар бодоод үзтээ. Нэг бүтлгүүд хүүхдээ сууж чаддаг хүүхдээ гаах уу эмэгтэй хүн. Тэр хүн тэгж бодох уу? Тэгэхээр хамраа гэдэг хүн ингээ жоохон итгэл даахуйц болсон гэсэн үг байхгүй нэг талаасаа тэгээ ихнэр маань одоо итгэсэн гэсэн үг. Тэгэл нэлээ юм доктортой том гэр бүл бий болох гэж хоёул шийдсэн учраас тэгэл ямар ч айдсгүй төрөөл бүгд болол амьдэрсэн. Ихтэй ажил дээр бас үнэхээр өндөр ачаалттай ажил. Та наваг гадарлаа шүү дээ. Амар олон цагийн ажилтдаг ийм долоо хүмүүс байгууллагатай ажилтдаг бас амбицтай тэгэл янз янзын нийгэл. Тэгэхээр чи ингээ зарчимтай систем зүг байх бол ачаалттай ч нэмэгдэх юм л. 3 хүүхэд биш 7 хүүхэд. Нэг ажил биш 5 ажил тийм. Тэгэхээр бүх ингээд үзүүлэлтүүдийг нэмсэн юм байна ингээд. Дээрээс нь нэг завгүй гэж хийж байгаа 2 спортоор хийж та мэдэн штэ. Өнгөрсөн жил усан цэлтэн дэлхийн аврагт явсан. Бодибилдинг спортоор хичээлдэг тийм. Мотоспортоор хичээлдэг ингээд янз янзын хажуугаар бүр ингээд энгийн үний хийж боломгүй их ажлыг хажуугаар хийгээд яг тийм сэтгэл санааны дарамтгүй болохоор хүний ачаал дарж чадвар нэмэгддэг. Яг тэгвэл стресс 45 минут зөвхөн стресстэй асуудлыг бодоход 2 цаг хүнд хүч ажил хийхэд зарцуулагддаг энерги яг адилхан зарцуулагддаг гэж үздэг. Тэгэхээр зүгээр хямралтай хүн ингээд зүгээр 45 минут суугаад 2 цаг гурил ажиллаж байгаа адилхан яадаг гэсэн. Ойлгож байгаа тийм. Ганцхан булчин биш. Нөгөө эсийн төвшин тэр бүх бие организм шиг хямддаг гэсэн. Тэгээд нөгөө энэ зарчимчин сэтгэл зүйн хямралыг байхгүй болж байна. Асуудлыг байхгүй болохгүй юм байна. Асуудал уусаа дуусахгүй амьдралд. Асуудлаас болж хямрахаа болох гэсэн. Ялгаатай байна. Бид нар бодохдоо лам бөөдөр очихдоо та нар боддог бол асуудалгүй амьдрах юмсан гэж ярьж байгаа бол та. Тийм захиалга өгдөг тийм үү? Би танд хэлээ бүтэхгүй шүү, тэр худлаа шүү. Амьдралын асуудал хэзээ ч дуусахгүй. Харин асуудал хямрахгүй болох хэрэгтэй байна. Асуудлыг шийдэх чадвартай. Би асуудлыг шийдэх чадвар суралцсан чинь бие махбодын ачаал даах чадвар нэмэгдээд гэр бүлийн харилцаас ажил, ажлын ачаал даах чадвар нэмэгдээд нэг ажил биш бүр нэхээ нэг ажил хийгээд тэгэхээр чи орлого нэмэгдэх үү? Нэмэгдэн шүү дээ. Нэмэгдэн. Гэхдээ асуудал дуусахгүй. Гэхдээ бас нэгтэй хандж. Би одоо бараг 50 өгч чинь. Амин хараач байна. Ер нь тэр хүний хөвшрөлт стресстэй бас холбоотой. Сэтгэл санаатай бас холбоотой. Муу ажил гэж бас залууч байхгүй. Гол нь зөв хүн, ийм хүн байх юм бол ямар ч ажлаас хүн яах вэ? Сайн найз нөхдөд болох болно. Сайн найз нөхөд хүрээллээсээ хэдүүлээ дараагийн боломжууд нэгддэг. За зөвхөн өгөөмж аргатаас хэдүүлээ дэлхийн хамгийн баян болохгүй ч гэсэн дэлхийн хамгийн алдартай хүн болох харилцаа олгож яг л энэ найз нөхдөс чи хэлэх юм. Миний найзын дүүгийн ахын найз ингэ амьдрал ингэ шиг явдаг. Чиний хажууд ажиллаж байгаа залуугийн хамаатан яг чамд хэрэгтэй байгаа. Ийм л гэдэг. Ажил бол ерөөсөө ганцхан ажил биш. Ажил бол хамт олон. Хамт олон гэдэг бол найз нөхдөд гэдэг бол маш олон боломжийг өчөж өгдөг. Одоо сүлжээ. Тэгвэл ажилтаа хайртай байгаа тийм. Анхаарлаас баярлалаа. Өнөөдрийн хичээлийн үрээд өндөрлж чинь цаг маань дуусчихна. Гэхдээ гэрээ даалгав. За одоо хэдүүлээ яг энэ 5 зүйлийг бичээд. Гэхдээ бичгтээ бүр яг нэгт яг энийг бичээд. Одоо энэ хэдүүлээ сэтгэл зүй болон тасдаг зарчим гэж бичих хэрэгтэй шүү заяа. Сэтгэл зүй болон зарчим. Эсвэл сэтгэл хөдлөл зарчим гэж бичих. Тэгээд сэтгэл хөдлөлийг чи зарчим чинь захирах хэрэгтэй гэсэн. Тэгээд сэтгэл санаа хямрах юм бол хэдүүлээ зарчимтойгоо харна гэсэн. Тэгээд гол дүрийнхээ зарчмыг ингэж бодоод хэдүүлээ асуудал зөв хандах гэж хичээнэ. За ингэж зарчим сэтгэл хөдлөлөөр үдцсийн дараа хэдүүлээ бие махбод болж байгаа асуудал дээр зарчмынхаа дагуу дүү шинжилгээ. Миний хувцлалт, миний хэл яриа. Тэ? Миний одоо бие махбодтой холбоотой зүйл нь миний зарчимтай нийцж чинь үү гэдгийг тааруулж хацууж үзэх юм. Манай жим дээр нэг дүү явдаг юм. Тэр дүү ингээд амар шивэстэй. Тэгээ ингээд мотоцикл бас тустай. Тэгээд хөгжим байнг сонсдог. Тэгээд бас нэг сонирхолтой стил гэдэг. Би ингээд хайлт харах юм бол ингээд жоохон амьд хөгжим сонсдог. Хаалын өндөр маягийн тийм
заалахгүй тэгсэн чинь хөгжнөө тийм рил гэдэг чинь жимээр хоёр мөрөлдөө чихвч ангаа халаад ингээд салсчны эрэхтэй Barbie girl гэсэн дуу сонссон тэр шиг кино залуугийн дуу сонссон чинь амар хип хоп дуу сонссон. Гадаа гараад цэглэн хасч чинь спорт байк гэж. Тэгсэн нэг охмоо шимэстэй нээр тэр джинс юмсэн. Бараг ковбой юмсэн. Тэр би тэг заасан. Ми дөрөв л чиний юм чи би хоорондоо нэг таахгүй би чамаар харах гэж юм. Фокус таахгүй шүү. Харин тийм би ч гэсэн өөрөө л олохгүй гэсэн. Шээс нөхцөл хөгжмөн мотор бүгдийг хооронд зөрөөд авахгүй юм. Яг тэр нөгөө сэтгэл зүйч зэгцгүй тэр сонсож байгаа дууч зарчимтай нийцэхгүй юу сонсож байгаа ч мэдэхгүй тэгээд ирсэн юм байл. Коллекц байгаа юмсан бүх юм. Тэгэхээр чи ингээд хэлбэлээ интернэс нэг явах юм бол ингээд аюугаар зэгцтэй болно. Би тань таамаглая. За тэгээд эрүүл мэндэд энүүгээрээ гэж юм шийдвэрээ бий махад өдөртөх гэж хичээн шүү заяа. Гол дүрийн зарчимтай гэж тэгэл мөхөл таам лайдер ингээд амар тийм мөхтэй дуу сонсохгүй байна шүү дээ. Сонсох юм уу одоо зарчимтай нийцүүлж ингээд зөв юмнуудыг тэг кино үзэхдээ өөрчлөлтөө аим шиг кино үзэл ингээд бодлоготой байна шүү дээ. Гол дүр байх. Гол дүр илүү амьдрал хэрэгтэй контент зөв зохиолтой сайн чанартай кино үзэхээс гадаад биедээ хандсан. За тэгээд гэр бүлийн дотоод дуу амьсгал ажил дээр бие авч явах байдал асуулт хандсан. За тэгээд мөнгө таах. За санхүүгийн хичээлээр тусдаа байгаа бидний хичээл одоо маш сонирхолтой хичээл байгаа. Нэлээд сүүл хэсэг байгаа. Гэхдээ зүгээр хэдүүлээ мөнгөний талаас ярина. Гэхдээ мөнгө нь бас яг гоо. Тэгээд зарчмын хатаа хандсан биш. Мөнгө нь өөрөөр гаргахгүй хэд үйлхэн байж болохгүй. Мөнгө хэлбэр сайн байж сурах хэрэгтэй. За ингээд хэдүүлээ үнэт зүйлийн дагуу би ганц хоёр зөвлөгөөнүүд юм групп бас хий. Өнгөрсөн одоо сургалт ойрхон байсан учраас олон юм хийж чадсангүй. Гэхдээ хэдүүлээ ингээд хоёр хичээлтэй боллоо шүү. За одоо бичлэгээ зогсоож болно. Хэдүүлээ одоо групп руу орчин. За сайн аюул олон бас групп руу ороод байлээ. Телеграмын групп